Солонгос улс дахь миний архив нэвтрүүлэг маань ийхүү эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаарт маань Чимэд Осрын Бачим эгч маань оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа урьдчилж гэсэн өдрийн мэнд хүргэе. Манай нэвтрүүлгийн маань ерөнхий гол агуулга бол тухайн хүний архив, одоо дурсамж, тэгээд тухайн хүний одоо түүхийг одоо бас мөнхлөх зорилгоор энэхүү нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээд та өөрийнхөө бас дурсамжаас бас хуваалцвал бас яг тод одоо санагдж байгаа Солонгос улсад одоо анх ирээд ямар шүү байсан энэ бас дурсамжаас хуваалцвал. Мөч гэвэл мэдээж хөгжилтэй мөчүүд бол хүний амьдралд бас зөндөө байдаг тий. Дурсамжтай мөч гэж ярих юм бол ер нь багын дурсамжтай мөч гэхээр аавтайгаа өнгөрөөсөн мөч маань л одоо эргээ харахад их дурсамжтай мөч юм уу гэж бодоод байгаа юм л да. Ягаад гэхээр яг зүгээр одоо ингээд олон одоо энэ өнцгөө энэ өндрөөс тий багын дурсамжаа гэж ингэж бодохоор өдөр өдрийн өнгөрөөсөн амьдрал болгон маань л их дурсамжтай байжээ гэж ингэж бодож байгаа. Гэхдээ тэр дотроос аавтайгаа өнгөрөөсөн одоо мөчүүд маань илүү их дурсамж болж үлдээд тах шиг байгаа. Яагаад вэ гэхээр одоо анх ингээд бэлтгэлд орохгүй бол тий аавдаа дөрүүлээл сумын төв явж байсан тэр мөч ч юм уу эсвэл гэрээ санаад аав минь одоо ирээд одоо бэлтгэл дуусаад авах гад ирж яхад одоо ирж явах тэр өдөр тэр мөч тэр уулзалт ч юм уу. За эсвэл аавтайгаа одоо харих гал нөгөө морьтой тий шүн ингээл аав маань бас нэг жоох харих утсан. Нутгийн айлуудаар хисээл тий би ч нөгөө харих гал яараал аав маань бас яарч өгөхгүй ингээл хоёлаа замдаа явж исэн тэр мөчөө. Тэгээд хамгийн их одоо надад ингээд их гоё санагдаад байдаг юм байна. Аавтайгаа хоёлаа ингээл нөгөө хот сумын төвөөс гэрлүүгээ явж явах тэр шөнүүд нэг тийм гоё сартаа хөдөөний нэг гоё тийм нэг гэгээлэг шөнө байдаг шүү дээ. Гоё өдөр шиг сартаа. Тэгэл аавдаа дөрүүлсэн хоёлаа хууч хөрөөл уулгасны тухай яриад ааваасаа бас янз бүрийн сонирхож асуугаал. Тэр мөчүүд нэг зүгээр хүний өдөр тутмын эгэл мөчүүд мөртлөнгөөсөн одоо харахад одоо энэ олон жилийн дараа эргээ бодоход хамгийн үнцэнтэй гоё мөчүүд ээжтэй гэж бодогддгийг шүү дээ тий. Бага насныхаа тухай дурсамжаас хуваалцвал. Миний бага нас жирийн Монгол хөдөөний хүүхдийн амьдрал тий туулдаг амьдралын дагуу ер нь бол туурж өнгөрсөн тий. Манайх бол жирийн нэг малчин айл байсан. Эцэг их хоёр маань бол бусдаас ялгарх юм юу ч байхгүй тий. Ерөөсөө л хөдөөний нэг малчин айлууд ямар байдаг вэ? Яг л тэр л бүрэг одоо борго амьдралаар их юм амьдэрсэн. Мэдээж тэгэл хөдөөний хүүхдүүд сургуульд орох гол сумын төв ордог, айлд суудаг тий. За би ч гэсэн тэр одоо юуны дагуу амьдралын жамын дагуу одоо эхний 3 жилээ бол айлд сууж ингэж өнгөрөөсөн. Оюутны зөвлөлийн даргын ажлыг хийж исэн гэж юм. За энх орчлын их сургууль одоо бас тэнхмийн эрхлэгч хийж исэн. Энэ талаараа бас танилцуулбал. Оюутны зөвлөлийн дарга хийгээд яхад надад их одоо өөрт минь суусан туршлага их биелдэ. Юмыг ер нь удирд нь тийм тэгээд бас оюутны зөвлөлийн дарга хийж байхдаа бас шинэ жилийн үйл ажиллагааг айгүй сайхан зохион байгуулж ирсэн юм байна гэж би боддгийн. Өмнөхөөс их гоё сэтгэл гаргаж айгүй сэтгэл гаргадаг. Тэгээд нөгөө олон улсынхаа залуучдын холбооны хүчийг бас ашиглан янз бүрийн техник технологи одоо эд хөрөнгийг бас ашиглаж ирсэн юм шиг байна. Тэгээд ч тэр юм уу тийм бас ямар ч урд урдных жилүүдээс их гоё тийм шинжилгээ энэ төр зохион байгуулад бас манай сургуулийнхаа ихтэйгээд тэгээд би 2 дугаар курсээс эхлээд олон улсын залуучдын холбооноос төлбөрөө төлөвлөдөг. Тийм тэгээд бас их том амжилт тий. Хөдөөний хүүхд ингээл төлбөрч байхгүй ингээл тий. Тэгэл хичээгээл явсны маань хүч юм уу да тий. Тэгэл сайн хүмүүстэй уулздаг байлаа. Тэгээд төлбөрөө 3 жил төлбөрөө би тэр холбооноос төлөвлөсөн. Тийм тэгээд 4-р курсынхаа одоо усын шалгалтыг өгөхөөс өмнөхөн би Солонгос руу бас л би нэг хүсээлж одоо өөрөө хүсээл тий явъя гэл ингээл зориол ч юм уу ингээд яваагүй залуучдын холбооноос одоо их сайн ажилласан одоо хичээлж ажилласны юм байна одоо шагнаж тий тэгэл арай гайгүй гэсэн гişүүдээ гадаад руу гаргаж сургадаг байсан тий ер нь бол явуулдаг тийм байсан нэг солилцоо тий тэгэл ингээл ерөн шугамар тэгээд би бас залуучдын холбооны тэтгэлгээр 2000 төгсгөөс өмнөх төгсгийнхаа яг өмнөх 2003 оны 3 сард Солонгос руу ирж Солонгост 2 жил сураад солонгос хэл гэдэг зүйлийг тэндээс сураад тэгээ буцаж очиад инх орчлон гэдэг сургуульд солонгос хэлний багшаар ороод тэндээ бас мэдээ зөндөө хүчтэй явдал болж байсан. Тэгээ бас л би хичээж л байсан. Ер нь бол би чадахгүй гэл ингээл бууж өгөөгөө. Нөгөө чадна одоо болгох нь ер нь тэгээ чадна гэл ингээл чадлаараа хүн өөрийнхөө хэмжээнд хичээгээл те ингээл ажиллаж байсан. Тэгээд 4 жил ажиллаад 5 дахь жилдээ би техник эрхлэгч болсон.
байсан. Яг нь ер нь бол ажлын туршлага гэдэг хүнд алдар хүнд албан тушаалыг зөвхөн өөрөө авчирдаг юм шиг санагддаг шүү дээ. Би өөрөө хувьдаа тийм үзэлтэй байдаг. Хүн ер нь нэг юмд тууштай ядарч болно, бэрхшээл тулгарч болно, хэсэгхэн амарч болно. Манай багштай заадаг. Амарч болно. Ерөөсө хаяжл болохгүй. Тэгэл хичээгээл явхад бол амжилт гэдэг нь өөрөө ирнэ гэж сургадаг байсан. Тэгээ би бас тэр үзэл бодлыг бас баримталдаг юм байна. Тэгэхээр инкоршн ч гэсэндээ би залуу хүүхэд, жоохон хүүхэд бас тэгэл би жоохон байна, би чадахгүй ингээл бууж өгөөгүй. Хичээгээл мэдээж сул тал тий чадахгүй мэдхгүй зүрээд байсан баг. Тэгтэл хичээгээл явдаг гэсэн. Тэгээд инкоршнд сүлдээ техник хэлж яриад ирчихсэн. Ер нь бол хариуцлагатай албан тушаал хэцүү шүү дээ. Тийм. Их ажил байдаг. Тэрний хажуугаар бас хүнд хариуцлага гэдэг юм бас мэдрүүлдэг. Яг би жоохон хэмжээнд баг залуу техник хэлж биш би алдаж олно гэж болохгүй шүү дээ. Тэгээд адилхан л бас би бусад техник хэлэгч нар шиг л хариуцлагатай сайн л ажиллахыг л одоо хүсдэг тий хичээдэг тийм. Тэгэхээр энэ маань бас юмыг арай өөрөөр харах нэг өнцөг бас болж өгдөг юм уу гэж би боддгийг. Тэгээд би их орчлонд ажиллаж байхдаа л би ер нь за энэ ер нь явандаа энэ боловсролын салбар ер нь их чухал салбар болох юм байна. Тийм болохоор одооноос л ер нь би жоохон мэдлэг мэрэгчлээ дэвшлүүлээ гэж ингэж тэр бодол надад одоогоос 6 жилийн өмнө 7 жилийн өмнө сууж ирсэн. Тэгэхээр тэгээд би за ер нь би салаан савч доктор зурна гэж. Тэр үед л би тэнд ажиллаж байхдаа тэр шийдэл тэгж одоо ойлгоод ухаарал тэгэл би 2010 онд одоо доктор зурхаар ирсэн. Солонгос улсад ирээд докторийн зэрэгээ хамгааллаа. Тэгээд докторийнхоо зэрэг болон дипломынхаа ажлын талаар бас сонирхол бол Солонгост одоо докторт 4 жил сурлаа. За сайхан дурсамжтайгаа юм ч үзчих байлаа. За зовлонтой тий сэтгэл шалгасан одоо хэцүү одоо ийм бас дурсамжуудчих байлаа. Тэгээд амьдрал чи угаасаа хоёр талтай болохоор тий аль аль нь энэ 4 жилийн хугацаанд бол болж өнгөрсөн. Эцэстээ бол ямар ч байсан докторийн зэргийг бол хамгаалсан. За миний дипломын сэдв болохоор Чингис хааны эрхтгч үзэл гэсэн ийм сэдвээр бол хамгаалсан. Яг нь ер нь бол миний бас санаа байгаагүй. Бас манай удирдагч багшийн маань санаа байсан. Тэгээд би өөрөө бас эхэндээ бол жоохон дургуй дөө тий би угаасаа түүхийн ч хүн биш тий энэ сэдвээр одоо би бичиж одоо энийг хамгаална гэхэд надад бол одоо би бол өөртөө итгэлгүй байна гэж ингэж хэлэхэд манай багштай би бол одоо чамаас нэг 10 алхмын цаадыг харж чадж байна. Чи энэ сэдвээр хамгаалсан байхад чамд энэ бол одоо ирээдүйд чи хэрэг болно. Тий ер нь бол одоо дэлхийгээр тойроод тий Чингис хааны тухай лекц уншаад явах ийм л одоо мундаг хүн болохоос болоосай л гэж би одоо хүсэж байна. Тийм цаг үеч гэсэн одоо утахгүй ирнэ гэж ингэж багш маань бол аяг ихтгэл найдварыг өгсөн. Дэлхийн түүхэнд одоо ганцхан удаа л одоо бүх шашин үзэл бодлууд тий ингэж одоо зөгцөж нэг дор зөгцөж одоо бие биенээ хүндтгэн оршин тогтножсэн үе бол зөвхөн их Монгол улсын үйл байдаг л да. Тэгэхээр тэр нэгдүгээр тэр одоо үеийг тий иргэн сануулах. За хоёрдугаарт нь бол энэний цаана бол одоо агуу Монголын одоо уламжлалт ёс заншил байсан юм аа. Тэ энэ зүгээр нэг Чингис хаан гэдэг хүн ганцаараа одоо мундагтаа энийг бол хийсэн юм шээ. Үүний одоо ерөөсөө үндэс суурь нь бол тэ монголчуудын одоо үндэсний тэр мөнх тэнгэрийн үзэл гэж энэ үзэл байсан юм аа. Одоо мөнх хөх тэнгэр бүхэл хүнд одоо ядууч хүн бэ, баянч хүн бэ, хүүхэд ч вэ, хөгшин ч вэ бүгдэнд нь ижилхэн л одоо нарны цэцэрэг тэ түгээдэг. За тэ үүнтэй адилхан энэ одоо үзэл бодол цаана улс суурь нь байсан юм аа. Тэгэхээр одоо монголчуудын энэ түүх соёл уламжлалт ёс заншил гэдэг бол одоо үнэхээр орчин үеийн энэ одоо асуудлыг шийдэх ийм одоо сайхан уламжлал юм аа гэдгийг таниулах. Та өөрийнхөө амьдрал дээр эрх тэгш үзлийг хэр баримталдаг вэ? Хүмүүс одоо эрх тэгш байдлыг хэр одоо сайн ойлгож байна, хэр хэрэгжүүлж байна? Онлын төвшөнд бол хүн болгон л одоо эрх тэгш байх хүсдэг тий. Ер нь байх ёстой гэж боддог. Бот амьдрал дээр бас хэцүү асуудал шүү дээ. Ер нь энийг хэрэгжүүлнэ, бот амьдрал дээр одоо ийм байна гэдэг бол бас их хэцүү шүү дээ. Ер нь хэцүү гэж би боддог. Гэхдээ энэ үүний төлөө бид нар явах хэрэгтэй. Хүндрэлтэнч тэр тий, хөөхөнч тэр ер нь бол үүний төлөө явах хэрэгтэй. Жишээ нь бол шашин дээр гарч ирэх бах тий. Шашин дээр тий. Ер нь бол би бол одоо бүх шашныг хүндэтгэн үздэг.
Аль ч шашныг би энэ нь зөв, энэ нь буруу гэж ингэж боддоггүй. Бүх шашныг бас сонирхдаг ер нь. Сонирхол судалдаг, хүнддэгдэг. Цаанаа бүгд л одоо учир утгатай байгаа шүү дээ. Энэ нь илүү, энэ нь муу гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр Чингис хаан ч гэсэн яг л тийм л байсан. Бүх шашныг хүлээн зөвшөөрдөг, хүнддэгдэг. Гэхдээ өөрийнхөө шашныг бол тэгж одоо бусдад тулгадаггүй. Мэдээж яг одоо монголчуудын бас үзэл бодол те уламжлалт одоо юу байгаа шүү дээ. Станшил, итгэл өрөмшил тэрийгээ бол тулахгүй. Гэхдээ бус шашныг бол хүндэлдэг юм л байсан. Ер нь бол бид нар бас тийм л байх хэрэгтэй юм байна л да. Одоо очих газар маань Чүнчон Сөүлээс цагаас баяр цаг шүү. Чүнчонд одоо өнгөрсөн жил 8 сард нөгөө төгсөлтийн баяраар ирсэн. Тэрнээс хойш ирээгүй жил болоод ирсэн шүү дээ. Сайхан байна. Чүнчон маань нэрээ дээ. Тэгээд одоо Чүнчон хотын бас одоо алдартай хоол Такалби гэж өргөж хоол бий. Тэр хоолны газар цагийн арбай, цагийн ажил хийж байлаа. Энэ хоолны газрууд бол нэлээд ажилласан. Тэгээд зөвлөргөө яг нь Андрей бас ирсэн бас орчуулж байгаа юм. Тэгээд оюутан хүн дээ юу ийсэх оюутан амьдарч лашчиг хоолны мөнгө авах юм. Чүнчон хэлтэй очив. Юугаар хэлтэй? Ер нь амьдрахад тийм нэг 50. Тэгээд их орчин гоё. Уул ус ихтэй, агаар сайнтай. Ер нь сайхан. Нөгөө хамгийн анх арбайт хийжсэн нөгөө Такалби. За. Чүнчоны алдартай хоолны газар. Тий, анх ажиллаж исэн газар тийм ээ? Хамгийн анх ажиллаж исэн газар. За, Солонгос улсад суугаа нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Дэлхийн нийтээрээ дахин суугаа нийт монголчуудаа бас сайхан өдрийн мэндийг хүргье. Солонгос улс дахь Солон Ресс студиэс бэлтгэн хийж байгаа. Одоо Солонгос улс миний архив нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд энэ удаагийн дугаарт маань одоо чиний тосрын ачиг ихч маань оролцож байгаамаа. Тэгээд одоо бол Каундо Чүнчон хотын одоо алдартай Такалби гэдэг одоо хоолыг бэлтгэн одоо хийж байна. Тэгээд чимгээ ихч маань энэ газар одоо ажиллаж ирсэн. Тэгээд энэ газрыг бас иргэн дурсъя. Энэ газараа бас ирж бас сүүлийн удаа хоолыг мэдэж бас энэ газартаа бас зураг авахудаа гэсэн үгнээс одоо энд ирсэн юм аа. Тэгээд ямар шүү сэтгэлээсээ болж байна. Сэтгэл сайхан байна. Ер нь бол Чүнчоноос ингээд жил гарсан болсон. Өөр цаасраар ирээд мэдсэн. Гэхдээ 6 сарын дараа ирээд мэдсэн. Хоёр санагчээ. Эндээ авч Чүнчонд ирээд одоо энэ Такалби энэ хоолны газар одоо цагийн ажил хийгээд мэдээж бас хүн хэцүү ядарсан энэ олон цаг ингэж бас ажилтдаг юм дээжээ гэдгийг анх одоо биеэрээ мэдэрсэн ийм дурсамжийг үлдээсэн газар бол энэ газар. Тэгээд энэ хоолыг анх одоо явахтайг мэддэггүй байлаа. Яах гэж одоо энэ хоолыг хүмүүс ингэж иддэг байна гэж боддог байсан. Тэгээд өөртөө өөрөө энэ хоолндоо дуртай болоод одоо ингээд холоос хайж ирсэн мэддэг болгосон байж шүү дээ. Тэгээ энэ бол таны тай байцаа их болсон юм хоолтой. Тэгээд өөрийн цамцлагчаар амталдаг болно. Тэгээ энэ Чүнчон гэдэг энэ хотод энэ хоолыг идэж үзэх боломжтой. Энэ газар энэ хоолоор үнээр ашигтай. Энэ чинь одоо зөөрчд ирж сонирхож бүр хаскилаад ирж үздэг ийм хоол байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо юу гэж яг ажилчийн гэдгээс хүмүүс бас буруугаар боддог шүү дээ. Янз бүрийн юм одоо яаж яг ажлынхаа процессыг боддог юм чинь. Мэдээж нөгөө оюутан гадаад оюутан учраас бид нар яг нэг заасан өөрчлөлтөд ажиллах гэдэг байсан л та. Найзтай байна да. Тэгээд хүн ороод ирэхэд одоо мэдлэл өгч аваад хаан суулгах тэгээд ширээний суулгаад тэгээд одоо ширээн дээр одоо засах нөгөө сэлэн гэж хэлдэг. Одоо ус ундаа тэгээд юмнуудын тэгээд энэ хоолтой бид нэр өөрсдөө тоорог ороод хэдэн хүний хацтай тэр тоогийн хэмжээг нь аваад өөрсдөө орох тохируулж энийгээ ингэж тогон дээр савж гаргаж ирээд тэгээд шууд энэ тооныг хийгээд буурч өгдөг. Энийг идээд дуусны дараа нь будаа суурдаг. Тэр будаагаа бас гоё хэлбэр мэлбэртэй хийж өгнө. Энд чинь бас нэг авиас шаардчихна. Эсвэл хахад хамаахан юм шиг болж байна. Тэгээд үйлчлэгч нартайгаа юм юм ярин асуултууд хариулна. Хэрэгтэй юмнуудыг авч байгаа. Ер нь бол заавал үйлчлэгч. Тэгээд Монголоос ирээд ажиллахад одоо Монголд бол багш ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ эренгүүтээ гинт үйлчлэгээний одоо ажил. Би Монгол багш ажиллаж байхдаа хүнд ажил хийж байгаа өөрийгөө боддог байсан.
цаг нар байхгүй. Тэгээд маргааш хичээл бэлтэн гэдэг ингээд те байнгын одоо санаа зовж ингэдэг. Тэгж бодсон чинь энд ирээд бүтэн одоо 12 цаг 12-аас шөнийн 12 ингээд ажиллаад анх юмсаа итгэж өгдөг байсан шүү. Шөнө 10 өнгөрч явах ингээд амар ажиллаа те. Бүр ерөөс итгэж өгдөг. Тэгээд би юу гэж бодсон гэхээр солонгосоос амархан хөгжсөн гэж ярьдаг. Зүгээр ч нэг хөгжсөн юм бишээс юм байна да. Хүмүүс ингэж их шаваа ажилладаг те. Ингэж их хөдөлмөрч байдаг болохоор энэ авах хэмжлэхгүй яах вэ гэж ингэж боддог байлаа шүү. За энэ ард байгаа автобусны бодлоос миний амьдралын бас нэг дурсамжтай хэсгийг өгүүлэх юм газар байгаа. Яагаад вэ гэхээр нөхөр маань одоо Монголоос ирээл те хэл ус ч мэдэхгүй бараг ирээд удаагүй байхад нь би одоо ямарч томтой одоо жирэмсэн. Би нөө томхноо хараад гэртээ байдаг. Нөхөр маань нэг айл нүдэгдэг айл штэ хэл ус мэдэхгүй болохоор бас хэцүү байсан юм шиг байна. Тэгээд 4 сар айл нүдэгдэг ажлаа хийж байгаа. Тэгээд тэр ажлаасаа гараад өөрөө нэг ажил олоод Орсын чулууны ажил гэж ярьдаг. Одоо барилгын чулуун энэ шалыг л одоо шалнуудын чулууг зөөдөг ажил хийсэн юм шиг байна. Энэ хүнд ажил байсан гэдэг ярьдаг л та ер нь маш хүнд ажил байсан. Тэгээд тэр ажилд тэнцээний орой яваад хасаа өдрийн өдөр ирдэг. Тийм ажил хийдэг байсан. Өглөө 5-аас гэж босоод орой 7 гэж дуусдаг. Тэр хооронд төсөө зогсолтгүй л ажилдаг. Асар хүнд одоо чулуунуудыг зөөдөг тийм ажил байсан. Тэгээд яалтчгүй л нөгөө одоо жирэмсэн ихнэр те хүүхдэд тижээхийн тул нөхөр маань тэгээд зүтгэдэг. Тэгээд хасаатрын ирчээд бүтэн сайны үдээс хойш нэг тэтгэлийн кончоо явдаг байхгүй юу. Тэгээд явахдаа энэ автобусны бодлоос автобусны цугаа явдаг. Тэгээд би нөгөө охинтойгоо энийг эндээс ингээ гаргаж өгдөг юм. Их хэцүү саддаг байлаа. Одоо нэг яг ийм автобус юм дараа яг энэ автобусны цугаа. Ийм автобусны цугаад явна. Тэгээд нөгөө манай авсан битээ илч нөгөө авигаа яваад гороодаа тэгээд их хэцүү саддаг шин. Одоо яг кино шиг санагдав. Тэгээд саддаг байлаа. Авиас шаардлагатай юу? Аль эсвэл хичээл зүтгэх шаардлагатай юу? Авиас л бас хэрэгтэй. Би бас нөгөө одоо өөрөө багшилж байсан хүний хувьд те. За одоо нэг ангид нэг 25 хүүхэд байлаа ихт чинь авиастай хүүхдүүд бол ялгардаг байхгүй юу? За одоо хэл сурахад чинь дуудлага гэж нэг чухал юм байна те. Ер нь бол авиастай хүүхдүүд бол яг илүү одоо яг тийм дээ хурдан сурдаг гэх юм уу да. Тэгвэл бас давхар хөдөлмөр хэрэгтэй. Авиасаасаа илүү бараг хөдөлмөр нь 99% гэж би бас ер нь бол хэлмээр байна л да. Хэл сурахад бол үнэхээр хөдөлмөрлөхгүй л болохгүй. Хинч чиний өмнөөс хэл сураад өгчихгүй шүү дээ. Үг цээжлэх гээл одоо асуудал байна. Тэр дүрмийг сурах чинь бол өөрөө л нухаж ойлгож ижил хүн сурна гэхээс биш одоо мөнгө өгөө сурчих асуудал бол биш учраас тий хөдөлмөр бол зайлшгүй хэрэгтэй. Тэг яг нь би ингэж бодоод байдаг л да хэл сурахад нэг тийм тодорхой үе шатууд байд юм шиг байна. Ингээд анхандаа эхэндээ ингээд хэл сурж ах чи айгүй хурдан ингээд сураад байгаа юм шиг байдаг байхгүй юу. Айгүй урамшаад за би ставаа хэл сурчлаа. Хүн амтантай асуулт тавиад ойлголцоод байна гэдэг ингээд айгүй баярлж итэл хийсэн хугацааны дараа юу ч сураагүй юм шиг болчдөг байхгүй юу. Бүр ингээд юу ч мэдэхгүй юм шиг болчдөг. Гээл амар готардаг байхгүй юу. Өстө аваа сураад байна гээл те бараг 6 сар өнгөрлөө, жил өнгөрлөө. Тэгтэл одоо олигтой сурсан ч юм байхгүй гээл готардаг. Тэр готарж байгаа тэр үе уул нь ингээд дараагийн шат руу хөгжих одоо яг нэг явц юм шиг байна л да. Тэрийг ингээд даваад гарах айгүй чухал байгаа байхгүй. Тэгээд сэтгэлээр унаад хайчихгүйгээр тэрийг одоо өшөө илүү яг л урдных шиг тий бэлдээл ингээ явах нэг чухал юм шиг. За тэгжээд л нэг мэтгэд өөрийн мэдлгүй одоо ингээд бүр солонгосоор ярьж байгаа юм монголоор ярьж байгаа юм шиг надад ингээд сонсогдох тийм бас гинт тийм үе байдаг байхгүй. Тэгэхээр хэл гэдэг туслаар нэмэгддэг зүйл. Ер нь бол өдөр болгон туслыг хурааж ижил тэр бол тий далаа олох юм л асуудал. Би бол яг тэгж боддог. Солонгост ирчээл нэг жил олчоод би бас аягүй сэтгэлээр унжсэн байхгүй. Өөстө солонгост ирээ жил олцсон чинь сургууль дээр бол ингээл аягүй сүрхий ойлгоол байдаг. Багш ярьж байгааг ойлгоол, багштай болохоор яриад, ангийнхантайгаа яриад байдаг. Гараал нэг
зам дээрээс тэ нэг хүнээс ингээл зам асуухаар л ерөөсөө юу яриад байгаа бүү мэд ерөөсөө огт мэдэхгүй шиг ингээл болчдөг. Тэгээл бүр санаа юу шаналал тэ гутраал өө ч та юу болж байна хизээ энэ хэлийг чи сурах юм болоо гэл тэ 2 жил боллоо бас л ялгаагүй ерөөсөө бараг л дүндээ дүн тийм байдалтай. Тэглээгээл хүн хайчих юм бол ерөөсөө байхгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхгүй цаашаа ингээл яваал ах тусам одоо би солонгос хэлийг сурснаас хойш 12 жил өнгөрсөн байна л да. Урт хугацаа байгаас тэгтэл заримдаа солонгос хэл надад аюу хэцүү санагддаг шүү дээ. Сураалах тусам бүр улам л хэцүү болоод байдаг. Хэл гэдэг ер нь тийм юм шиг байна. Сурч дуусна гэж байхгүй тий. Асар их хөдөлмөр хэрэгтэй. Тэг хөдөлмөр хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа мөртлөнгөөс бас хөдөлмөрлж чадахгүй хүн гэж бас байна. Тий. Шавнартай байсан. Шавнар нь багш нарын баяраар бас мэдлэгээ өргөж гин үү? Бэлэг явуулж гин үү? Эхэндээ багш нарын баяр болохоор цуг ажиллажсэн багш нар маань би баяр хүргээл одоо шавнар маань баяр хүргээд байдаг гэсэн. Өөрөө оюутан болчихоор тэр чих сонирм байт юм байл шүү дээ. Эхний жил яхаа баярлаа гэд сүүл рүүгээ 2 жил өнгөрөө 3 жил өнгөрөөд ирэхээр чинь сонин санагдаа баг өөрөө ч багш байстаа баг мартаж байгаа мартаад тийм хүмүүс баяр хүргэхээр бас тэрэнд нэг тийм тасч өгөхгүй. За би ч одоо багш биш штэ ч гэдэг юм уу эсвэл те. Тиймэрхүү жоохон байдал үүсгэл юм байлээ. Одоо бол яхаа баяр хүргэн багш нарын баяраар тэгэл яхаа ойр татан байсан хүмүүс манайд баяр хүргэжлээ тийм. Одоо ч баг багш байснаа бараг л мартах нь бол болчиход байна штэ. Ерөөсөө удаан сайтай. Тийм одоо монголчуудын бүхэл одоо монгол хүмүүсийн нэгдэг салин ганзан гэж хувьсгалын анхны 7-гийн нэг салин ганзан өөр удам. Иргэн баян бол улс баян. Салин ганзан. Монголын улс төрийн ууган хүчин Монгол ардын намын анхны дарга бөгөөд орчин цагийн Монголын эдийн засгийн салбарыг үндэслэгч хүмүүн бүлгөө. Тэгээ манай хад яг гахалаад байх юм байхгүй жирийн л нэг айл алчин л айл ээж аваа минь тийм л амьдралаар амьдэрсэн. Тэгээд 2000 одоо 6 онд илүүтэй 5 онд ч юм уу биш 1994 онд юм уу 5 онд гинтл одоо улсын хурлын гишүүд энэ төр манад ирээд урилга өгөөд л аавыг одоо солин данзан хөшөө босгох гэж байна. Та бол одоо хамгийн ойрхон төрөлн тий удам нь гэдэл ингээл одоо зочдууд залж ичж хүндэтгэл үзүүлсэн түүхээ тийм манай аав чи өөрөө ч манай солин данзангийн үр удам гэдгийг мдээгүй явж исэн юм шиг байгаа чаас мэдчихсэн ч юм мэдхгүй. Тэгэл одоо чухал одоо нэг том хүмүүс ирээл хүндэтгэл үзүүлээд ингэсэн тэгэл аав зочирцсан гэж төрхөн ярьжсэн би сан тийм. Тэгээ манай аав 3 дахь үеийн гэж ярьдаг. Би 4 дахь үеийн. 4 дахь үеийн төрлүүд нь бол 2-3 айлууд тийм. Би 3 дахь үеийн бол манай аав ганцаархнаа гэж ярьдаг байсан. Тийм ийм хувьсгалч хүний үр удам байна. Тэгээ манай ээж хажтмаа гэдэг жийл Монгол эмэгтэй. Гэтэ миний ээж ухаантай юм байсан. Тэгээ ээж минь одоо намайг яг 10 жил сурч байхад бол одоо ардчлал гэдэг юм руу шилжээд тийм. Ер нь бол хөдөөний хүүхдэд сургуулиас их гарч ийлаа. Сургуульд сурах юм үзэн гэдэг юм унтсан, шалан дараа орсон тийм байл та. Тэгэл маллаад баг тийм эртгийн ээж аваад тусчихсан дээр гэж хөдөөний одоо манай тэр голын лаа бүх хүүхдэд сургуулиас гарсан. Тэгэхэд сургууль сурах тэр намайг л манайх уулрах газар байхгүй. Ер нь зам их муутай. Зас орчхоор тэгэл ерөөсө бүх юм унаа уншихгүй болчдөг юм. Тэгээ нөгөө хэдэн морин уулнаас бууж ирэхгүй бол ингээл унаа авахгүй. Тэгэл би чинь нэг хариулт 7 хоног 14 хоног хичээлээ тасалдаг. Ер нь бол тийм. Тэгээд өвлийн хүүхэнд унаа уншиж байхгүй. Сургуулиасаа гар гэл манай аав ерөөсө байнга тэгдэг. Сургуулиас гарах нь ээж минь зөрөөл нэг удаа одоо бид манай дүүтэй сургуульд явах болсон чинь манайх нэг малаа ужирлах юм таарад, үеийн таарад унаа хүртгүү, морь хүртгүү. Тэгээ манай ээж хөрхөнд амар хол одоо хужирлах газар нэг хол байхад явган өөрөө малаад болж яваад бит хоёр морьтой сумталтаад сургуульдаа явж ирсэн. Ээж минь аавтаа хэрэлдээд тэгэхэд бас хэрэлдэж ирсэн юм байна. Ямар ч байсан чи 5 баримтынхаа толгойд мэд би 2 охиныхаа толгой мэднэ. Ямар ч байсан би 2 охиноос сургуульд төгсгөн ингэж зүтгэдэг ийм хүн байсан. Тэгээ тэр нийгмийн хүнд үед ээж минь одоо юу бодож тийг зүтгэдэг байсан юм би амдаа хойд насарч чадаагүй. Гэтэл ямар ч байсан одоо өөрөө цаашаа ингээд сураад эрдэм намын мөрөөр явах хүсэл байсан боловч тэрийгэ биелүүлж чадаагүй. Тэр ханамслал одоо бит хоёрын тийм битгий болчихсоо гэж бодож исэн байх гэж би бод. Тийм манай ээж 10 жил байхдаа их тийм сурлах сайтай их нямбаа хүн байсан гэж ярьдаг. Тэгээд удалгүй хөдөөний хүмүүсийн л жам шүү дээ. Тийм хүнтэй сургаалт хийвэл сургууль соёлын замаа мэдээж ирэх цааш нь хөгжүүлж чадаагүй байх. Тэгээд
10 жилд бол бас амаргүй байлаа шүү дээ. Ер нь бол тэгээд нөгөө байранд суудаг. Тэгээд байранд чинь бас нөгөө төлбөр өгдөг. Мах цах өгдөг. Тэгээл манаа авч ирсэн. Тиймэрхүү асуудал тулгарнгууд л гар гэлээсээ тэрдэг. Ээж маань тэгээл зөрддөг ямар ч гэсэн явуулна гэл. Тэгээд 10 жилийн амьдрал маань бас их амаргүй байсан шүү. Их олон бэрхшээлүүдийг давж ээж одоо 10 жилийн сургуультай ингэж үлдэж чадсан. Тэгээд сүүлд нь ингээд нэг за тэр хүнд үед ингээд яг нэг 5 жилийн дараа хичээдэгдчихэж байгаа шүү дээ. Эргээ харсан чинь манай голоос бит хоёр л сургуульд явдаг. Тэгээд бус нь бүх сургуулиас гарсан манай найзууд. Тэгээд сүүлд нь бит хоёр нэг хааны авралтаар очихоор л нөгөө найзууд маань ир өмгөө цуглаад манад бүр хурал болдог. Би чинь нэг баахан сонин төөх сургаал айлтал манай аав шаалал зарим нь өөр цайтал энэ төр ярьдаг. Зарим нь сонсож байгаа шүүснээс нь хойч центр унтцсан энэ төр тэгэл манай аавста манай охин ч гэсэн нэг лекцч уншиж өгөх юм аа гэл аягүй хурамшуулал яасан тэгээ нөгөөдөл чинтэй яасан бүгдээрээ сүултээ тэгэл унтаж мунтаад өөр тэгснөө гэж маргааш үлдээ яриад тэгэл бас шүн нөгөө аав сонсохгүй биш унтж байгаа сонсоод байдаг юм шиг байгаа. Өглөө нь босчаал. Гэхдээ тэр юм уу сайхан сонсож байна бүр өстө амруулч орох нэ тэгэл одоо бодоход хөөрхийн тэрхэн тэндээ бас охинороо их бахархаж л байсан юм шиг санагдтыг. Минь та амьдрал тэмцэлд нуграагүй нуруу хосоор амьдрах жамт орчлонгийн хоёр үндэсний нэгэн та билээ. Оо ярчсоо миний житэ тулганд гала бадраасан очта минь та зүүн тасраагүй амта минь та амьдрал тэмцэлд нуграагүй нуруу. Аавгаа санаж гинөө. Саналгүй яах вэ? Хамтлаараа одоо дуу сонсож байна уу? Дуу их сонсдог шүү дээ. Ерөнхийдөө нэг манай аав их морин дуртай хүн байсан. Залуу байхдаа минь хурдан морь, гоё морь их авдаг. Морин дэр нь хамаг ид хөрөнгө өгчдөг. Тэрнээс олж ээж их дургуутсаж ээж тэр хоёрын нэг тийм хаа нэг хэрэлдэжсэн тийм зүйл нэрсээ дандаа мориноос л болж ийснийг би сандаг. Тийм болохоор би ч гэсэн бас жоохон хэцүү үедээ ч юм уу аавыгаа сонсон үедээ морины тухай дуу их сонсдог шүү дээ. Тийм морины тухай дуу сонсохоор ягаад ч их гоё сэтгэл сэргээд тэгээд ерөнхийдөө моринд бас би сүүлийн үед их дурлдаг болоод байгаа. Дурлагч байхтай зүгээр нөгөө Монгол хүн болсон анч тэр юм уу аав маань ч морин дуртай байсны тэр нэг дурлаад байгаа сэтгэлийг нь би их ойлгоод байгаа шүү дээ. Морь гэдэг их гоё хиймэртэй амтан бас их ухаантай амтан тий. Тэр утгаараа ер нь Монгол эр хүний одоо юу гэх юм бэ сонирхлыг татахгүй байхын аргагүй зүйл бол морь юм байна гэж манай гоё морь их гоё гэж ярьдаг. Тийм моринд их дуртай хүн байсан. Аав маань нэг зүйлийг бас нэг ярьж исэн юм л да. Манай аав ч нөгөө туурч хүн нөгөө одоо юу гэдэг мал туугаад нөгөө Улаанбаатар руу махан дээвч өгдөг тийм туурч хүн байсан. Олон жил мал туусан л да. Тэгээд нөгөө манай аавч бас жоохон балгачин дуртай. Тэгээд нөгөө морь тууж нөгөө мал тууж явж байгаад буцахтаа нөгөө малаа нөгөө хотод хөргөшгч буцахтаа нөгөө унж авсан сэлгээний морнуудаа зарим нь ингээл зардыг байл л да замдаа. Тэгээд аав нэг удаа ярьдаг байхгүй юу? Архи ууж агаад архиныхаа өрөнд морь өгцөн гээд тийм тэгээд тэрнээс хойш хэдэн 2 жилийн дараа гэлээ дээ. Би нарийн санахгүй ямар ч нэг хэсэг хугацааны дараа аав нэг шаал цагтаа зун айл гэсэн архитай явж исэн чинь нэг морь ингээд янзхаагаад одоо нэг тийм нэг те ингээд бүр нэг тийм сонин ингээд янзхаагаад байсан гэж байгаа байхгүй. Ингээд айлаас гараа явж исэн чинь аргамжаатай морь. Тэг бүр аав ингээд амар гайхаад ягаад ч энэ морин дээр очисон юм шиг байгаа. Тэгсэн чинь нөгөө 2 жилийн өмнө гэлээ дээ. Жилийн өмнө гэлээ 2 жилийн 3 жилийн өмнө гэлээ нөгөө мал туугаад буцахтаа нөгөө зарцсан хашаад тэтгэлөө хаана гэлээ зарсан гэж байгаа байхгүй. Тийм зарсан морин нутагтаа гүгээд ирсэн. Тэгээд нөгөө сул морь учраас хүн ингээ барьж аваад унжсэн юм шиг байна. Тэгээд аргамжаатай байсан гэж байгаа байхгүй. Тэгээ аавыг оцсон чи ингээд нулимс бөмбрүүлээд те
ингээд таниад бүр тэгжсэн гэж. Тэгээд аав тэр морийг буцаагаад амар өндөр өртгөр нөгөө хүнээс худалдаж авч ирсэн. Тийм нэг түүхийг аав ярьжсэн. Тэгээд морь хүртэл ингээд эзнээ таньдаг гэд. Аав маань ч гэсэн айгүй харьхуудаг, согтуу гэртээ хэрдэг мөртлөнгөөс ер нь нэг тийж бэртэж унж мунаал тийм их болтгоо. Тэг би нөгөө хүүхэд байхдаа айгүй гайхдаг юм. Зарим ингээд хөдөө чинь зарим нэг шүн тас харанхуй байдаг шүү дээ. Бүр ингээд хажуудах хүн харагдахгүй тийм амар харахгүй. Би тийм үед аав ингээд шүн дунд орилсоор л ирдэг. Тэгээ би баг ингээд хүүхэд байхдаа амар гайхаад одоо юм тас харанхуй шүн яаж гэрээ олдсон бол та миний одоо санаж байгаагаар бол ямар гэрээ олох нь байтгаа тий хажуудах юм харагдахгүй байгаа юм чинь тийм байхад яаж гэрээ олдог вэ гэдэг нэг удаа сонирхоо асууж ирсэн. Та ийм харанхуй шүн согтуу тэгээ яаж гэрээ олдгийг гэсэн чинь аав нь уулын оройгоор барагцаалал тэгээд гэрээ олоод ирдгээгээд тэгэхээр Монгол хүмүүсийн бас нэг байгальтайгаа орчинтойгоо байгаа зүйлтэйгээ харьцаж тэргээрэл баримжаа авдаг тэр нэг их нандин чанар ах шиг байгаа юм. Тийм би бол тэрийг бас ойлгохгүй байгаа юм л да. Тэгж хариулж байсан. Тэгээд тэрийг би хамгийн сүүлд хизээ их мэдэрсэн гэхээр 2005 6 онд төлөөдөө би нэг өмнө говь нэг жуулчтай явж исэн юм аа. Тэгээд шүн төөрөөд говьд нөгөө машин маань хаашаа явах зүгчгээ мэдэхгүй төөрөөд тэгээ үнэхээр ингээд хаашаа л харсан ерөөс яг ижлэхэн тийм бүр солонгосчууд бол ингээд мухарталд орж байгаа байхгүй. Тэгэхэд жолооч зүгээ олоод очичжсэн. Тэр бас харанхуй шин. Тэр бас ингээд гайхаад асуусан чинь одоо энэ сарны багцаагаар ингээд зүг чигээр ингээ олчиж байгаа олсон гэдээ ярьжсэн. Тэгээд монголчуудын бас энэ нэг одон орон энэ нэг одоо юу гэдэг тэнгэр уул усны одоо баримжаагаар зүгчиг олдог энэ бас их ховор юу ах шиг байгаамаа. Чухал одоо юу гэдэг эрхэм чанар ах шиг байгаа нэ. Орчин үеийн бид нар бол одоо энийг үл сайн мэдэхгүй л байна л да. Ер нь бол тий. Аавыг одоо эргээд урсгад бол тийм байна. Тэгээд 2008 онд төлөөдөө нэг 101 манай дүүгийн хурим болоод хурим болохын өмнөх нэг аавын дөө бид нар нэг утсан юм аа. Тэгэхэд бид нар очиад нэг 2 хоноод буцсан. Аав маань чадлаараа л хөөрөөл нэг хон мань гаргаал шин шүлмэл уулгаал бид нарт ингээл чадлаараа дайлал хөөрхөн амт. Тэгэл тэгэхэд би бас нэг ааваараа амар барахж ирсэн. Эцэгтэй хүн чи ямар ч гоё юм дээ. Ирэхэд нэг ямар ч нэг шин шүл уулгаал тэгэл ингээл чадлаараа хөөрөөл хоолунд хийгээл гүүгээл тэргээр аав маань амар хөөрхөн. Тэгээд нөгөө буцахад бид нэр гаргаж өгөөд бүр морьтой дагаал бүр ингээд яваал бид нараа замаараа нэг айлаар дарайл өхөн амтаа авах гал ингээл тэгж яхад ингээл аав маань ингээл дагаал зайл нэг хорхцсан байдалтай морьтой ингээл ганцаараа дагаал явж исэн. Тэр дүрдэрх надад ер нь байнга санагддаг. Аавыга бодхолонд тэр нэг тийм нэг хорогдсон өрөвдөлтөй. Тэгэхэд би машин дотроос аавыга хараад айгүй хөрөвдөжсэн ганцаараа одоо эргээ харахаар харамсдаг. Тэр үед дахиад одоо яагаад очиод нэг сар амарчдаггүй байсан. Автагаа нэг тийм сайхан хууч хөөрөөд ч юм уу гой цагийг яагаад ч өнгөрөөчдөггүй байсан. Байнга завгүй гэл амьдрах гал тэг хамгийн одоо үнцэнтэй чухал хүмүүстэйгээ тийм гой цагийг ерөөсөө өнгөрөөж чадаагүй. Одоо хизээ хань өнгөрсөн аюу харамсдаг. Одоо би тийм цагийг ч нэ гаргая гэд аав минь байхгүй. Тэгээ одоо эцэг их амьд байгаа хүмүүст хэлмээр санагддаг. Хаавтайгаа ээжтэйгээ гой цагийг мөнгөтэй хамаагүй шүү дээ. Гой цагийг өнгөрөөгөөд эцэгийнхээ гой ярихыг хүсэж байгаа зүйлийг яриулаад тийм цаг л өнгөрөх байж надад тэгтээ тийм үе би тийм үеийг гаргаж чадаагүй гаргаж гисэн тийм одоо ухаан сөхөө байгаагүй юм шиг байгаа. За ээж маань ч үл яг жоохон бахт өнгөрсөн учраас залуу байхад өнгөрсөн учраас тэр талаар бодох ч тийм юг өнгөрсөн. Аавынхаа хувьд бол тийм цаг гаргачаар байсан боловч тийм ухаан надад байгаагүй юм шиг байгаа. Тэгээ одоо бол айгүй харамсдаг. Тэгтээ яг ямар ч байсан хэдийгээр нороо дээр байхгүй ч гэсэн хүүхдүүдийн хувьд бол сайн ээж байсан болохоор үргэлж эцэг эхийгээ амьд байгаа юм шиг иргэн дурсах тийм бодолтой байдаг. Тэгээ
ямар ч байсан цаг зав гаргаад эцэг ихтэй зориуллаад сайн үйлдэл хийж явъя да. Ямар ч байсан нэр усыг нь муугаар гаргачихгүй, дуудалчихгүй шиг л явъя л гэж хувьдаа хичээж байгаа. Сэтгэлээс оцсон баяр хүргэе. За нийт Монголынхаа ард түмэнд юу гэж хэлмээр байна? Одооноос эхлээд эх орныхаа хөгжлийн төлөө хамаг хүч чадлаа зориулъя даа гэж хэлмээр байна да. За нэг энэ ч одоо докторийн диплом шүү дээ. Яа, та одоо энэ докторийн дипломыг авахын тулд хэдэн жил зарцуулваа? 4 жилийн нөр хөдөлмөрийн ач маань өнөөдөр л ингэ гарч байна да. За яа, танд үнэхээр их одоо амжилт хүсье. Бас төгсөж байгаад нь бас баяр хүргэе. Баярлалаа. Та амжилтыг яг юу гэж хардаг вэ? Тэгээд өөрөө хэр олон амжилтанд хүрч вэ? Энэ талаасаа болцоо. Амжилт гэдэг өөрийг харьцангуй ойлголт юм шиг ээ. Би одоо 20 настай ч юм уу залуу байхдаа амжилтыг их л асар их том юм гэж боддог байсан. Амжилтанд хүрнэ гэхээр одоо ухаандаа бол их баяжхыг л одоо амжилтанд хүрнэ гэж байгаа юм байна ч гэдэм эсвэл их олонний танил болохыг л амжилтанд хүрсэн одоо хүрнэ гэж ойлгодог байсан л да. Гэхдээ одоо яг зүгээр эргээд амжилт гэдэг зүйлийг харахаар бол би бас арай өөр өнцгөөс нь хардаг болоод байна л да. Тэгээ амжилт гэдэг бол зүгээр л хүн өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээл хүссэн үр дүндээ хүрж байгаа энэ процесс л ерөөсөө амжилт юм байна гэж одоо бол тэгж ойлгоод байгаа. Одоо бол би өөрийнхөө амьдралыг дүгнээд бол яг тодорхой хэмжээнд би бол амжилтанд хүрч яваа гэж ингэж өөрийгөө дүгнэж байгаа. Эзэн хичээж байхад заяа бол яаж игээл дагаад л одоо хичээдгийм байна гэдгийг бол би өөрийнхөө амьдралаар ер нь бол туулж ирсэн. Хөдөөний одоо хүүхдэд ер нь хөдөөний хүүхд ер нь эцэг эхээсээ ч мөнгө авахгүйгээр 100 цаас ч авахгүйгээр өөрөө амьдралаа туулаа явна гэдэг бас тийм ч амар асуудал биш юм шиг санагддаг. Одоо эргээ харахаар тэгээ дандаа сайн хүмүүстэй уулзаж сайн сайхан мөрөөдөж авсны маань л ачгаавья л гэж ингэж бодож байна л да. Тэгэхээр одоо би бас Солонгосоос очсныхаа дараа тийм Монгол олон доод үеийнхэнд бас сайхан боломжийг нээж өгөх тал дээр би бас ажиллая. Хүнээс авсан одоо ачгаавьяага бас бусдад түгээе гэсэн ийм зүйлийг бас байнга бодож явдаг. Тэгэхээр тэгээд одоо нэг л мэдхэд ингээл одоо Эрдэм номын мөр ингээл хөөгөөл багшлал бас Монголд одоо хүмүүнлэгийн их сургууль магистраа хамгаалал за ингээл зорж явж байгаа Кавуны их сургуульд сая ингээл доктор хамгааллаа. Одоо ингээ эргээд харахад бол би бас тодорхой хэмжээгээр яг амжилт одоо зарим нэг мундаг хүмүүсийн хувьд би миний амжилт бас юу ч биш байж болно л да. Гэхдээ зөв миний хувьд өөрийн маань хувьд тэгээд туулсан амьдралтай маань харьцуулахад бол ямар ч байсан би амжилтанд хүрчээ гэж ингэж бодоод байгаа шүү дээ. MDK Medical Company. Манай компани эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, чин сэтгэлээсээ хамгийн шударга үйлчилгээг зорилгоо болгон ажиллаж байна. MDK Medical Company бүгд найрамдах Солонгос улсын хамгийн шилдэг эмнэлгүүдийн онцлог давуу талуудыг мэддэг тул өвчтөний бүрийн хувийн онцлог тохируулан эмнэлгийн үйлчилгээний сонголтыг хийхэд өрн туслах туршлагатай компани юм. Мэндийн чиглэлээр маш олон хүмүүс ирж байгаа. Тэр дундаас одоо за ингэчүүл арай өвдөх нь бага бас монголчууд маань бас эрүүл амьдрах боломжтой гэсэн нэг тийм бас гаргалгаа харж байгаа шүү дээ. Бүгд хөвгшдгүү л их олон хүн ирж имжлүүлж байгаа. Тэгээд нэгдүгээр яхаа энэ одоо төрийг барьж байгаа хүмүүсээс л үнэхэр ичих юм да тий. Амгаахын салбар маань ингэтлээ одоо шаланд оролцлоо өмчч гэжтэй бүхэл бүтнийг улсын тий амгаахын салбар гэж нэг бодох юм. Хоёрдугаарт ард иргэдээ өрөвдөх юм. Хамаг ямаа зараад одоо имжлүүлэх гээл тий харийн нутагт ингэж ирж байгаа тэр хүмүүсийг өрөвдөх юм. Би бол одоо өөрийнхөө хэмжээнд чадлаараа л Монголоос ирж байгаа хүмүүст туслахыг л хичээдэг. Ер нь бол энэ ер нь тэгээ альва ажлыг хийхдээ би бас утга учирыг их боддог. Ерөөл одоо юу гэдэг ерөөлтэй байдлаар их төлөвлөж боддог. Энэ ажлыг эхлэхэд гэсэндээ хамгийн ихний одоо өршлүүлэгч маань хүүхэд байсан. Тийм учраас би тэр хүүхдэд орчуулгын мөнгө авахгүйгээр үнэгүй одоо хүртэл үнэгүй тусалдаг. Өнөөдөр ч гэсэндээ сая оройтж ирсэн тэр хүүхдийн имийг аваад тэгээ оройтж байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдэд бол би чадлаараа байнга тусалдаг. За эмчмэн ч гэсэн бас тусалдаг. Дараагийнхан үйлчлүүлэгч маань настай эмээ байсан.
энэ хоёрт бол би одоо эхний мань үргэлжлүүлж байсан. Нэгдүгээр, хоёрдугаар нэг нь настай хүн, нэг нь хүүхэд учраас хоёуланд нь чадлаараа л тусалдаг байнга одоо цаг зав гаргаж тусалдаг. Тэг яг ер нь бол манай монголчууд эрүүл амьдрах, эрүүл мэнд бие бодох одоо ийм мэдлэг их муу байна. Ер нь хийн хүнгүй их муу. Тэг би хүн ер нь эрүүл мэндийнхаа төлөө бидний идэж ууж байгаа хүмүүс одоо ходоод руу ороод тий цаашаа юу болж одоо хаана очиж яаж шингэдэг талаар судлах хэрэгтэй юм шиг санагддаг. Би одоо энэ ажлыг хийгээд мэддэг одоо энэ байнга одоо ийм чиглэлийн уушаал тий судалснаас хойш би одоо сахар давсыг идэхээсээ үнэхээр чадахгүй идэж чадхаа болцсон. Одоо манай нөхөрсүүлээд байнга гомдолж байгаа хоол амар давсахгүй сул. Тэгээд чадлаараа би нөхөртөө өгөх хоолндоо давс хийгээд байгаа ч гэсэн миний гар бүрээсээ тэгж хийж чадахгүй байгаа байхгүй юу. Ягаад гэхээр давс сахар хоёр одоо хүний биед ороод юу болох вэ? Ямар үр дүн авчрах вэ гэдэг. Мэдээж нэг удаа их сахар идлээгээд хүн шууд муу болчихгүй, би муудчихгүй шүү дээ. Аливаа одоо хүний өдөр тутмын тэр үйлдэл болгон чинь хураагтаал тий хэдэн жилийн дараа тэр үр дүн үлдэж гарч байгаа байхгүй юу. Тийм болохоор солонгосчууд бол айгүйх нөгөө дасгал хөдөлгөөн хийгээл тий эн чинь бол энийг ойлгох ухамсарлцсан байгаа. Бидний нэвтрүүлэг энэ дүрээд өндөрлж байна. Энэ удаагийн дугаарт Чимэд Австрийн Батчин мэгч маань оролцож байна. Та тэгээд нэвтрүүлгээ төгсгөөд бас сайхан урмын үгээр бас өндөрлөл. Энэ удаагийн нэвтрүүлэгт орснороо их олон сайхан дурсамжуудаас хэрэгэлээ. Олон сайхан дурсамжийнхаа мөрөөр одоо тий дахин ихэж явж, дурсамжтай газруудаараа явж, дурсамжаа их сэргээсэн ийм сайхан нэвтрүүлэг хийлээ. Тэгэхээр би ер нь амьдралынхаа туршид бол эзэн хичээл заяаг чинь гэдэг үгийг хэлэгч дуртай энэ нэвтрүүлэгт ч гэсэн нэг бус удаа бас хэлжсэн байхаа гэж бодож байна. Тэгээ өөрийнхөө амьдралаар ч гэсэн энэ үгийг бол яг үнэн юм а гэдгийг бол олон удаа их нотолж байлаа. Тийм учраас дүүнэртээ бас те эзэн хичээл заяаг чинь гэж өөрөө яг хүн хичээх юм бол те хүний хувь тавилан бол үргэлж хүнийг те тэтгэж ивэж авдаг юм а. Тийм учраас үргэлж амьдралдаа хичээж явж байгаарэ гэж ингэж бас хэлмээр байна. Тэгэд Солонгос студиэс бэлтгэн хүргэж буй одоо Солонгос улс дахь миний архив нэвтрүүлгийн маань гол зорилго бол Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлж байгаа нийт монголчуудын хувь хүний бас дурсамжтай сайхан архивыг бас бүтээх зорилгоор энэхүү нэвтрүүлгийг одоо хийж байгаа. Бид бүхэн маань ч гэсэн одоо хамтран ажиллаад нэлээдгүй олон сар одоо энэхүү бас зураг авалт бичлэгийг бас хийлээ. Бас таны бас цаашдын ажил амьдрал бас амжилт хүсье. Тийм мэдээж эрэг хүний амьдралын те 35 жилийг болоод богдсон те 40 минутын нэвтрүүлэгт багтааж бүгдийг нь харуулна гэдэг мэдээж байж олшгүй зүйл. Гэвч бол хамгийн дурсамжтай мөчүүдээ аль болох те багтаахыг хичээлээ. Тэгээ энэ нэвтрүүлэгт орснараа бас нэг зүйлийг их сайн ойлгож хүлээж авлаа. Ер нь их дурсамжтай үйл явдлуудаа бид нэр баримт толгож ерөөсөө үлдээдгүй юм байна те. Миний хувьд ч гэсэн мэдээж эрэг түүх болсон баялаг тийм үйл явдлууд зөндөө байсан боловч эргээ харахад баримт ерөөсөө үлдээгүй учраас энд бас ингээд баримтчилж оруулж чадахгүй жоохон харамсалтай тийм явдлууд бас нэлээх байна. Тэгээд мэдээж энэ нэвтрүүлэг бас ингээд харах үзэхэд 30-40 минут боловч энэ бол асар их нүр их хөдөлмөр байсан. Тэгээд бас Солонгост ажиллаж амьдарч байгаа олон залуучуудад те СС Солонго хамт олонны одоо энэ их сайхан нэвтрүүлэгт орж тийм ээ амьдралынхаа одоо энэ сайхан дурсамжтай мөчийг түүх болгож те үлдээгээрээ их сайхан хамт олон байна шүү те энэ нэвтрүүлгээр ингээ үйлчлүүлээрэ гэж уриалмаар байна. За тэгээд ажил амьдралд амжилт хүсье. Баярлалаа. Та ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.